Hi, Тамиран. Мөхтүүлэн. Кино цаашаа подкастын маань Q&A дугаар та бүхэн үрж байна. Асуултнууд явуулсан сонсогч нартай бүгдээрэнд нь баярлалаа. Эхний асуулт руу орцгоё. Эхний асуулт та хоёр нэгнийхээ ямар asset хамгийн их дуртай вэ? Нэгнийхээ юуг хамгийн их хүндэлдэг вэ гэнэ. За, намайг нэг гоё магтаад. Юу гадаад үзмжсэн юм уу? Зүгээр ерөнхийдөө asset гэдэг чинь нөгөө нэг ерөнхий юу байгаа штэ. His ass. That ass. Би явчихсан. За тэгээд ямар яар билээ. Тийчээд тэгэл яг besides her ass мөнхтөл яг ялтч анх уулзаал угсаа би яг мэдэрчлээсэн л да. Миний ер нь амьдралтаа уулзчихсан хамгийн нөгөө одоо манай юу ч гэсэн комент дээр ч гэсэн дээр нэг сонсогч маань яжсан empathy айгу өндөртэй маш өндөртэй хүн шиг санагддаг байхгүй. Тэгээд ер нь бол амьдралтаа уулзчихсан хамгийн одоо нэг ухаантай хүн гэх юм уу? As an empath гэж ороод ирсэн ба. As an empath гэж ороод ирэхээр чи би ч өөрөө нэг бас хоргоо empath гэж өөрийгөө боддог болохоор ингээд яг тийм байсан болохоор тэгэл тэрэнд нь амар их татгцсан л та. Тэгэл айгу мөнхтүүлтэй яг ингээд амьдрал дээр уулзаад үзэхээр айгу ингээд уншихад айгу хэцүү байхгүй. Ингээд одоо ер нь бол нэг тийм эмоц ч юм уу тиймэрхүү юмнуудаа гадна одоо юун дээр нэг ингээд харуулдгөө. Тэгэн гоч нэг тийм mysterious юм ороод ирж байгаа. Тэгэл би чи яг ингээл яг ингээд энэ хүн яг ямар очиртай болоо гэх. Тэгээ хамгийн гол нь ингээд амар тийм өөрийн мэдлгүүгээр ингээд амар тийм одоо validation ингээд амар мөнхтуулаас ингээд хүмүүс амар хайгаад идэг гэх юм уу. Одоо нэг мөнхтуул ингээд яг тийм юу болохоор гэх юм уу. Нэг тийм гадагшаага нэг тэгж юмаа нэг харуулдаг болохоор ингээд юу бодож байгааг нь таахад жоохон заримдаа хэцүү байдаг болохоор яг ингээд тийм validation-ыг ингээд амар хайгаад би яг анх ингээд тэгээд эхэлж байхад яг ингээд энэ хүн бол ингээд маш ухаантай хүн байна. Тэгэд энэ хүнд ингээд тоогтын тулд би ингээд тодорхой хэмжээнд бас ингээд гайгүй critical thinking making-тэй нэг юм би бас юм тодорхой хэмжээнд гайгүй хүн байх хэрэгтэй байна гэдэг ингээд дандаа push надаа ингээд хамгийн амар нь би наад хүнийг чинь танихгүй байна. Тэ надаа ер нь бол тэгээ дандаа нэг тийм push өгж идэг болохоор тэр нь надаа бол айгүй бас ингээд гой санагдтыг. I have to be better гэдэг яг тийм байнгын бодол надаа ингээд төрүүлж пүүшлж идэг болох. Тэгэхдээ яг наад чинь надаас яг адилхан ингээд зөв хүнтэйгээ эсвэл сайн хүнтэй ингээд одоо ингээд уулзрахаар бүхэл партнерууд ерөнхийдөө ингээд би ингээд өөрчлөгдмөр байна, би сайжрамаар байна, би илүү одоогийнхоосоо дээр болмоор байна, би энэ хүн цогцох хүн болмоор байна гэдэг ингээд ийм тэгэж ингээд өөрийгөө сайжруулахыг хүсдэг юм шиг санагддаг шүү дээ. Ер нь тиймэрхүү хүмүүс ер нь амар хэрдэг гэх юм уу? Нөгөө нэг тэгээд тэр ч гэсэн над дээр бас яг адилхан яг ингээд тамираг харахаар тамираа ингээд миний хувьд одоо бас ингээд зарим зүйлээр ингээд рол модель байж чаддаг. Тэгээд тэгэнгүүт ингээд би яг тэрэнд нь ингээд хүрхгүй байгаа үеэ ингээд яг өөртөө ингээд яг мэдрээл ингээд би юм ингэж болохгүй юм байна гэдэг. Яг юун дээр хамгийн их ажилладаг гэхээр ингээд би жоохон юм амархан ингээд ууралдаг ч юм уу нэг жоохон юм short temperтэй байсан юм шиг санагцсан. Тэгээд яг нэг үерхэж эхэлснээсээ хойш ингээд ерөнхийдөө тамираа болохоор ерөнхийдөө амар юмыг ингээд амар ивэн олоод ингээд сэтгэл одоо хөдөл мөдлөө ингээд өөрөө амар захирч чаддаг тэгээ ингээд нэг тийм юмд амархан триггер болж молдгоо тийм үү байсан. Тэгээд санагдаад тэгээд ингээд эсвэл зөв юмыг амар гоё humorтай бас зохицуулдаг ч юм уу нэг юмэр шимтэй мэдгүй нэг юм тайван амгалан юм амар мэдрэгцэн баггүй юу. Тэгээд тэрийг ингээд бүр ингээд надад ингээд амар гоё санагдаа. Тэгээд би тэрийг ингээд амар суралцаад одоос өөрийгөө амар тодорхой хэмжээнд амар тайван болсон юм санагдаж шүү дээ. Тэгээд ингээд яг өмнө нь бол ихтэй бүр амар шорт темпертэй байсан. Ингээд дүүм өнөрлөг амар ууралж мууралдаг. Тэгээл ерөнхийдөө гэрийнхэнтэйгээ ч гэсэн ингээд амар хурдан ингээд хэрэлдчихдэг. Тэгээл ерөнхийдөө хүний үг амар сонсдоггүй. Ер нь амар юм жоохон том толгойтой юм шиг нэг тиймэрхүү байсан нь ингээд одоо ерөнхийдөө амар зөөлөнчтэй болсон юм санагдав. Тэгээ юмыг ингээд амар ингээд зүгээр ингээд сонсоол ингээд шууд ингээд өөр дөрөө тусгаал хүлээж аваал ингээд
ингээд шууд босч ирэл уурлаад what you say about me тийм биш ингээд зүгээр ингээд тэгэл ингээд өнгөрөөчдөг. Whatever bro. Whatever bro. Тэгэхээр тэрэн дээр санал нэгдэхгүй нэг юу? Би тэгтээ яг нөгөө нэг надтай уулзснаас хойш хүнийг л мэдэх болохоор юм. Би ихтэй нэр гинт амар тийм defining moment санчлаа. Нөгөө битэрэн анх мууртай болоод удаагүй гэсэн чи би муурлуугаа амар хашгичаад. Бүр амар хашгичаад би гэтээ би тэрийг өөрсөө амар гэж бодоагүй байхгүй юу? Би ингээд бүр зүгээр ингээд амар энгийн байна гэж би өөрийгөө бодсон байхгүй юу? Ингээд уралж байгаа тэрийг ингээд зүгээр муурны ядаргаатай байдэн штэ нэг тэгэхээр ингээд загнаал уралж байгаа тийм л юм гэж өөрийгөө бодсон чинь ингээд амираа яа чи бүр амар яад юм бэ? Наа чи бүр амар сонирн байлаа гэж бүр ингээд амар юм concerned царайтай ингээд бүр ингээд хилээд тэгээд тэгсэн чи би бүр ингээд яг mental patient шиг мэдрэмж татаад руу би бүр No, don't do that. Oh my god. What was that? Or who was that? Like зүрхгээд яг нөгөө тгээс ингээд 100 руу бүр тэгж байгаа бүр тэрийг ингээд тэр мөчөд ингээд бүр ингээд бичлэгэн дээр ингээд аваад ингээд эргүүлээ үзэж байгаа юм шиг яг тийм мэдрэмж амар аваад тэгэл I have a problem гэдэг яг амар тэгж бодож байсан яг тэр амар тийм момент байсан юм байна. Тэгэхээр чиний хасаад болохоор ерөнхийдөө тийм тайван амгалан зан чанартай тэгээд тэр нь нэгтэй юу нэрнгээсээ хэлэхэд би юу амьдралдаа яг ийм тайван зан арын шиндээ эрэгтэй хүний хажууд юусоо байж үзээгүй байсан нь ингээд тэрийг ингээд тамираатай уулзаад амар анх ингээд амар мэдэрчээс ягаад гэвэл нөгөө бүр юм шок шиг орж ирсэн байхгүй юу? Эрэгтэй хүн бас ийм амар тийм зөөлөн байж болд юм уу гэж яг бодож ирсэн. Түүнээс би яг нөгөө нэг амар тийм ингээл арх марх уугаал тэ агсан хэдэг хүмүүс ингээд амар хараад өссөн. Тэгэл ер нь эрэгтэй хүн гэхээр ер нь хариуцлагагүй байдаг. Гэр орноо цэвэрлдэггүй, цадлан задгаа тэ тэгэнгүүтээ юу ч байдгийн амар ууртай, бухимдалтай. Тэгээ заавал тэдний үгээр байх хэрэгтэй гэдэг. Ерөнхийдөө нөгөө нэг юм жоохон токсик юмнууд одоо юм мэйл behavior тэд нар ингээ бүгдөө ингээ л ер нь тим юм л хараад өсөөд эрэгтэй хүн ер нь юм байдаг гэж жоох юм эрэгтэй хүмүүсээс ер нь амар их авсан хүн байсан байхгүй. Тэгээ ер нь баг ерөөсөн хүнтэй өрхөнч гэж боддггүйсэн. Тэгээд нэг амар тэр яг зүгээр experience нь чухал гэж боддог мөртлөө яг ингээд хэрэгтэй гэж яг боддггүй гэх юм уу одоо нэг ингээд би ингээ үнтэй өрхсөн үерх юмсан мөр ингээд байж атаа те ингээд эрэгтэй хүн хайгаал ч юм уу нэг тийм ерөөсөө үеийг яг туулаагүй зүгээр ингээд нэгтэй үерхэж үдсэн нэг тийм experience хэрэгтэй ах та гэл зүгээр яг нэг тийм тэгжил боддог. Тэгээд тэгж байгаа тамираатай яг танилцаал ингээд тэрнийг тийм зөөлөн ингээд тийм яг нөгөөний түрүүний хэлсэн юмнууд яг эсрэг юмнуудыг бүгдийг ингээд хараад ингээд бүр ингээд шок. Шок. Би бас тэгвэл бас нэрээ ийм юм байна. Миний ингээд одоо өмнө нь амьдралд байсан эмэгтэй хүмүүс бүгдээр амар апдейт хүмүүс гэх юм уу? Тэгэнгүүт мөнхтөл ингээд амар нэг тийм чийл юм байдаг байхгүй юу? Ингээд нэг тийм чийл зам байдаг. Тэр нь ингээд like тэгэнгүүт ингээд just kind of one of the boys шиг анх ингээд амар жоохо тийм мэдрэмж төрүүлээ. Тэр нь бас яг ингээд эмэгтэй хүн бас ийм чийл байж бас болох юм байна гэдэг бас яг тийм бодол төрүүлжсэн юм байна. Ямар ч тач ерөнхийдөө тэгээд ингээд ярвал зөндөө юм байгаа юм шиг байна уу? Тийм. Дараагийн асуулт favorite movies гинэ. Энийг зүгээр Letterboxd дөрөв баг л ячилт тий. Тэгээд бит хоёрын бас анх нөгөө нэг айгу бие бинтэйгээ bond хийжсэн юм нь кино. Тий. Хөгжим. Кино хөгжим. Тий. Ер нь бол кино хөгжим гэсэн шүү дээ. Ном руу орох гээд ороогүй тий. Тий тэгээд чи хэлээ яах вэ? За. Миний болохоор ер нь энэ чинийх дээр бас байгаа хаа тий. Нөгөө нэг Edward Young-ийн Taiwan кино. Тэгээ Memories of Matsuko гэдэг Япон кино. Millennium Actress-ыг бичсэн байна. Оруулсан байна. Нөгөө нэг Letterboxd-ийн favorite for дээр гэтээ нэг л удаа үзсэн. Ер нь бол дахиж үзээгүй байгаа болохоор магадгүй энэ өөрчлөгдөж бас магадгүй. Тэгээд 4 months 3 weeks and 2 days гэх кино. За минийх болохоор топ 4 нь адилхан Edward Young-ийн. Тэгээд The Death of Stalin гэдэг инэдмийн кино. Тэгэн гута The Taste of Tea гэдэг Япон кино. Тэгэн гута хамгийн сүүлийнх нь болохоор A Bride for Rip Van Winkle гэдэг бас Япон кино. Тийм тэгээд
бол жишээлбэл миний топ 4-өөс хизээж буухгүй кино Хизээж буухгүй гэж тийм боддог. миний ч гэсэн адилхан. Энэ нөгөө нэг Игийн гол дүрийн хүүхдийнх нь нөгөө юу н одоо тэр туулж байгаа юм нь амар relatable санагдчихсан анх үзэхэд. Киног бас ингээд ийм олон дүрүүдтэй тэгээ дүр болгонд нь ингээд ийм нөгөө фокус ингэж гоё өгөөд дүр болгоныг нь ингэж амар develop хийгээд тэгээд ингэж бас кино хийж болдог. Тэгээд ингэж ийм цаг одоо ингээд яарахгүй гэдэг тийм take your time гэдэг штэ. Тэрэн шиг яг ингэж киног бас ингэж хийж болт юм байна. Амар гоё юм бэ. Тийм яг ингээд дөнгөж үзэж эхэлж нөгөө яг ийм форматын кино магадгүй үзэж байгаагүйсэн тэр үед үзчихсэн хгүй би. Тэгээд яг нөгөө нэг Pulp Fiction шиг үзэл кино руу ордон штэ. Тэгээ орцсон тэгээд ингээд гоё кино үздэг хүн болох гол амар ингээд хайгаал болол энэ минь амар алдартай. Тэгэл үзэл тэгсэн чинь нэлийн урт тэгээд амар жоохон эхлээд би нөгөө уйдгартай кино юм аа гэж бодоод нөгөө плот хүсээд хайгаад өөр ирэхгүй. Тэгээд тэгжээснаа ингээд өөр ирэхгүй бүр ингээд яг уусаал яваад орц. Тэгээд бүр ийм юм байд юм уу. Тэгээ ерөнхийдөө бас ийм амар юу болчихсон баха. Ер нь амар кино урлах дурлах амар томчлогоонууд нэг болсон баха. Тэгээд айгуу гоё ийм нөгөө сабтекстүүдтэй яг бодоод үзэнгууд нөгөө яг одоо Тайваны тухайн үеийнх нь шилжилтийн үеийн тэр нийгэм тэгэл тэр нь хүмүүс яаж нөлөөлж байгаа одоо энэ баг настай хүүхдээс энэ өндөр настай имээр хүртэл ингээд бүх хүмүүст тэр шилжилтийн яаж нөлөөлж байгаа өдөр тутмын амьдралд нь яаж нөлөөлж байгааг айгуу гоё харуулсан. Ер нь бол Эдвард Янг хамгийн туртай найруулагч нарын маань нэг байгаа. Тэгээд бүр амар нэг аимшигтай урт кино нэдэг. A Brighter Summer Day гэдэг тэр бол 4 цагийн урттай. Гэтэ бас яг хэрэг үзэг бол worth it л гэж. Үзчихэд яг ингээд тэг үнэндээ тэр 100% тулт нь ойлгоогүй байсан ч гэсэн зүгээр ингээд тэр мэдрэмж авсан мэдрэмж энэ тэр ингээд яг зүгээр ингээд амар ингээд үлдчихдэг. Тэгээ ерөөсөө эргээд ингээд нөгөө ингээд мартаж ерөөсөө чаддгүй ингээд хаяа яг гинт ингээд бодогдоол. Тэгэл ер нь тэгжэл би юмыг masterpiece гэдгийг ойлгодог доо нөгөө дараа нь ингээд байн бодогдоод хахаар. Яг тэгж бас бодогддог нэг кино нөгөө нэг Burning гэх кино байдаг шүү дээ Солонгосын. Тэр бас яг тэгж бодогдчихсэн тийм кинонуудын нэг. Тэгээ энэ дээр бас Memories of Matsuko гэдээ биелжсэн. Тэр бас яг тэгж бодогдчихсэн. Ингээд олон давтаж үзчихсэн. Тэгээ яг үзэх болгонд л ингээд ерөөсөө ингээ голох юм байдгүй. Яг гоо ингээ нэг таалагддгүй юмнууд байдаг л да. Гэхдээ яг тэд нар нь ингээд одоо таалагддгаа ингээд давж гарах уус тийм хэмжээний ерөөсөө биш амар жижиг minor юмнууд. Тэгэл ингээ зүгээр л тэр ер нь бас тийм юм байна. Memories of Matsuko үзээд кино бас ингэж бас хийж болох юм байна гэж бодсон кинонуудын нэг бас нэг юм амар absurd бас ингээ тэгсэн мөртлөө ерөөсөө юм хүн сэтвэ ерөөсөө ингэж юм хүн юм шиг харуулдаг байгаа мөртлөө ерөөсөө тэр нь хөнгөрдгүү хүн сэтв юм чи хүн сэтвэрэл үлддэг. Тэгээд ингээд яг тэрийг ингээд бүр тэр бас ингээд амар magic яг тийм cinema magic гэдэг шиг яг тэгж ингэж амар ингэж үдчихсэн ингээд бүр нэрнгээсээ би бол хизээш ингэж хийж чадахгүй юм байна гэж бодчихсон. Би бол тийм хэмжээний genius бол бас биш юм байна гэдэг яг тийм яг тэгж бодож байсан кинонуудын нэг. Тэгээ миний нөгөө нэг 4 months 3 weeks and 2 days жоохон хүн сэтвтэй тэгээ яг зүгээр тийм амар comedy интервал ашиглаж тэрийг харуулдаг зүгээрийг байгаагаар ингээд амар харуулдаг нь бас айгу анх үзээд амар гүн тусч исэн яг ингээд. Тэгээ яг ингээд би өөрөө тэгээ нөгөө нэг жоохон яг female rage кинод амар дуртай биш үлээж шүү. Тэгээ угаасаа. Тэгээ энэ дээр яг энэ киног бас давтаж үзээгүй нэлээд удажгаа. Гэхдээ яг энэ бас нөгөө нэг favorite parts бас нөгөө унж магадгүй кинонуудын нэг л дээ нөгөө яг тэгэхээр ер нь нэг зарим кино нөгөө нэг цаг хугацаа өнгөрөх тусам ингээд надад ингээд relatable байх нараа багасаад ирдэ штэ. Тэгээд нөгөө нэг жоохон өөр эсвэл энэ яг иймэрхүү сэдвийг арай өөр хүн арай өөрөөр харуулаад тийм кино үзээд тэр нь арай илүү санагддаг ч юм уу. Тэгээд ер нь яванда өөрчлөгдөх бас магадaltaй кинонуудын нэг. Тэгээ энэ дээр хэрвээ би энэ спотыг өөр кинонд өгөх байсан бол тэр нөгөө нэг fish tank өгөх байсан. Also female rage. Female rage. Тэр ихтэй ер нь бараг солидог ч юм уу тийм. Ер нь тэгэхээр fish tank нэг хэсэг бас энд байж байгаа гарцсан юм байна. Millennium Actress-ыг оруулж ирсэн юм шүү. Millennium Actress-ыг дахиж үзэхгүй бол гэтээ бас ингээ яг нэг тийм тэр мэдрэмж үлддэг киноосаа ингээ юу үзснээ бараг үнэхээр ойлгосноо гэхэд бас юм 100% ойлгосон үгүй үгүй гэтээ ингээ зүгээр ингээ тэр мэдрэмж нь ингээ амар үлдээ амар юм сэтгэл амар хүндүүр ингээ дуусч ирснийг бол би амар санддаг. Тийм тэгээ ингээ бас л яг
ваа ийм юмыг бол би бас хийж чадахгүй байна гэж бодож исэн. Үнэхээр masterpiece юм аа гэж яг бодож исэн. Үнэхээр яаж ийм юм бодож олцдог байна гэж бодож исэн кинонуудын нэг. За Death of Stalin болохоор битээр би яг миний яг энэ ийгээс бусдууд нь яг мөнхтуултай нийснээс ойр дандаа хамт үзсэн кинонууд миний топ 4-т байгаа юм. Death of Stalin болохоор яг аим бишгтэй яг нэг юм болж байгаа үйл явдалд амар абсурд юм шиг мөртлөө яг нэг тийм говьлог багтай ингээд түүхийг харуулж байгаа тийм инэдмэн кино. Тэгээд яг Сталиныг нас орсны дараах одоо нөгөө төрийн эргэлт одоо тэр нөгөө төрийн суудлыг булаацалтж байгаа тэр үндэ яг ингээд ийм одоо түүхэнд ингээд биднэрт ингээд ийм лаг хүмүүсээс ингээд үлдсэн хүмүүс яг үндэ яг ийм тэнэг гарууд гэсэн гэдэг яг ингээд сатир байдлаар айгу тийм гоё харуулсан шог байдлаар айгу гоё харуулсан кино байдаг. Тэгээд яг миний хувьд бол best comedy movie гэж би бол хувьдаа боддог. Яг зүгээр цэвэр comedy гэдэг талаас нь харуул. Comedy дотроо нөгөө political яг тийм comedy хамгийн хэцүү нэгдэг. Тэгээд яг үнэхээр бүр амар лагвцсан юм санагдав. Тийм. Тэгээд энэ The Taste of Tea гэдэг нь болохоор нэлээд саяхан 2 жилийн өмнө үзсэн үү? 2 жилийн орчмын өмнө үзсэн Япон кино. Энэ бол бас ийтэй адилхан гэр бүлийн кино. Нэг гэр бүлийн амьдралыг харуулж байгаа. Гэхдээ ийг бодвол арай илүү absurd. Одоо нөгөө нэг шидэт реализм гэдэг нь шүү дээ. Тэр тал руугаа тэгээд яг ийм бас л яг нөгөө мөнхтуулын хэлдгээр би бол хизээч ийм хийж чадахгүй гэдэг яг ингээд амар тэгж өөрийгөө голсон мэдрэмж авахаар тийм гоё кино байсан. Тэгээд ийм comedy. Тийм энэ бас comedy тэгээд хэрвээ та нар нэг тийм амар гоё ингээд нэг юм гоё дулаан мэдрэмж ингээд мэдэрмээр байвал энэ киног үзээрэй гэж би бас сонин ерөөсөө юм ер нь сони юм үзмээр байвал гэх юм уу жоохон энэ нэг тийм энгийн хиттэй кино ерөөсөө биш. Тэгээд тэр нь бас ингээд амар гоё яг үзэл бас юу вэ гэж яг бодлоо. Тэгээд тэнгүүтээ яаж энэ киног ингэж ийм сонин хийсэн мөртлөө яаж ингэж гоё ингэж тэр мэдрэмжээ илэрхийлж чаддаг байна гэж яг бодсон тийм кинонуудын нэг байсан. Тийм тэгээд Япончууд бас зөвүүн байгаа шүү гэж бодож байна. Синема бүр алчина. Тийм тэгээд дөрөвт нь бас Япон синема Shunju Iwai's A Bride for Rip Van Winkle гэдэг. Саяхан битээр дахиж rewatch хийсэн. Энэ бол үнэхээр яг юм надаа баг 2 дахь watch дээрээ бүр илүү гоё байсан. Их дээрээ би бол үнэхээр юу болоод байгаа юм бол бас нөгөө нэг яг нөгөө плот үсдэг. Тэгэл яг нөгөө плотоо хүлээгээл битээр плотын таагаад одоо юм болно одоо ингээл ачаа ингэж дуусах юм байна гэж бодоод байдаг. Тэгэл тэнгүү тэр болгоно ингээд шал өөр болоод ингээд бүр ингээд амар тийм яг амар гоёсан. Саяхан нэг review уншсан чи яг нөгөө нэг яг юм заримдаа ингээд нэг юм зурагт үзэж байгаа түүнийг унтчихдээ штэ. Тэгэн гот ингээд нэг юм нойрноосоо ингээд сэрээл буцаж унтаал байдаг. Тэгэн гот ингээд зурагтан дээр гарч байгаа юм ингээд амар юм surreal санагддээ штэ. Яг тэрэн шиг тийм мэдрэмж өгдөг кино гэж бичсэн. Яг надад бол яг үнэхээр яг тийм санагдц. Тэгээд одоо 15 онд гарсан кино мөртлөө одоогийн одоо нөгөө орчин үеийн одоо нийгмийг ингээд амар сайн дүрслээд харуулсан. Одоо техник технологи хэрэглээ гэдэг юм уу тэр талыг нь айгуу сайн харуулсан. Тэгээд ерөөсөө тийм 15 онд гарсан мөртлөө одоо үзсэн ч ингээд хуучирсан гарч байгаа юмнууд нь хуучирсан мэдрэмж бол ерөөсөө өгөхгүй байсан. Тэгэхээр бас тэгээд энэ Shunju Iwai-ийн кинонууд ер нь бол ингээд амар polarizing байд юм а. Одоо нэг киног би бол бүр аимшигтай үзээ яддаг. Тэгэн гот энэ болохоор миний топ 4-т байгаа кино гэхээр бас ингээд найруулагчаас тийм ингээд янз бүрийн тийм polarizing юмнууд гарч чадчих гэдэг бол надад бол ингээд бүр амар найруулагчдыг ингээд одоо илтгэж ийл гэж би бол хувьдаа хардаг. Тэг яг бас ингээд саяын одоо хэлсэн кинонуудыг ингээд хүн болгон таалагдсан гэсэн кино ер нь баг байхгүй. Бүгдөө л яг ингээд жоохон ингээд хүнд арай өөр сэтгэл үү. Тэгэхээр одоо ялангуяа энэ нөгөө нэг Bride for Rip Van Winkle дээр ер нь амар юус таалагдахгүй хүмүүс байж магадгүй. Ягаад тэгэхээр бүр амар өөрөө тэр өгж байгаа мэдрэмж тэр бүр шал өөр. Тэгээ ингээд заримдаа бүр ингээд нэг юм жүжиглэлт нь нэг жоохон хитүүлээд байгаа юм шиг суулч юм шиг санагдах үеч бас байдаг. Тэгсэн мөртлөө дараа нь бодонгууд тэгэл амар яг болсон юм байна. Энэ кинонд амар төгсөн юм байна гэж бодож байгаа шүү. Тэгэл битгүй ингээд бодогдол гэдэг бас нэг тийм төрлийн кино. Бид хоёр тэгээд ерөнхийдөө нэг одоо хүмүүс нөгөө нэг
Европ кинонд одоо ер нь кинон дуртай хүмүүс айгуу дуртай байдаг шүү дээ. Бид өөр тэрнээс илүү Аз кинонууд. Тэр Аз кинонд амар дуртай. Аз кинонууд амар. Нэг хэсэг хоёулаа бүр яг Тайваны кино урлах бүр амар хайртай байж агаад одоо ер нь Япон руу орж. Тэгээд Солонгос бас амар ороод тэгээд Солонгосоос одоо гараа ер нь Япон болсон юм шиг байна. Сая ингээ харсан ч анзаарсан байсан байна. Тийм ээ. Тэгээ угаасаа юу л да яг тэгтээ миний хувьд Солонгос бол угаасаа тэгэл байж л байна. Угаасаа лаг аимшигтай лаг кинонууд нь байж л байгаа болохоор Солонгос кино бол тэгээ байж л байна. Тэгээд яг юм одоогийн ингээд нэг kind of fixation гэх юм уу тэр нь бол Япон cinema юм шиг байна л гэж. Тэгэл угаасаа Хятадаас ч гэсэн зөндөө байдаг. Гэхдээ ер нь яг ингэж бүр ингээд бүр энэ насан туршдаа бүр энэ киног ингээд шүтэн гэдгээ ингээ үзээ шууд ойлгосон кино бол яг үлдээгүй байна. Хятадын гэхдээ яг кино урлаг бас амар юу хитрхи баян учраас бас үзэж чадаагүй амжаагүй юмнууд бас зөндөө байгаа. Тэгээд тэд нарыг бас үзүүлсэн гээд өөрчлөгдөл ахalta. Ер нь хиттийн кино урлагийг амар хангалттай сонирхож орж үзээгүй байгаа юм байна. Ер нь Хонконгийн л кинонуудыг л үзчихсэн гэхэд бол. Тэгээд юу Монгол киноноос дуртай гэдэг. Монгол киноноос яг миний бүр яг хамгийн best Монгол кино гэж боддог кино бол ялтчгүй гарын тавар. Бүр яг бүх талаараа жүжиглэлт, зураг авалт, тэгэл кино зохиол бүр бүх талаараа аимшигтай Монгол кино санагддаг байхгүй надад. Бүх юм л бүр ингээд өөр улсад ингээд яг хөө хийгдэл ингээд энэ шиг ингэж гүйцэтгэж чадахгүй гэж боддог. Монгол кино гэсэн юм. Монгол кино. Тийм тэгээд мэдээж би чам таартай. Тий. Би бол гэтээ нөгөө нэг би чам таартай сонгоно. Ягаад гэхээр нөгөө илүү нөгөө нэг тавтаж үзэх дуртай гэх юм уу? Одоо нөгөө нэг харин тий нөгөө нэг ингээд зуртаар ингээд хаяагаад тавьчихаар ингээд гарчдээ шүү дээ. Гарчээд шүү дээ. Шинжилээр. Гарчингууд ингээд зүгээр ингээд хараад тахсах амар дуртай ингээд зүгээр ингээд зөвхөн ингээд яг ингээд яваад орчих. Тэр нэг тийм өвдөг ингээд мэдрэмжэн гоё гэх юм уу? Тэгээ тэгэнгүүт ингээд одоо нөгөө арай жоохон юм одоо кино хийц, кино урлаг, киноны одоо энэ зохиолын энэ одоо төгс төгөлдөр байдал талаасаа ярил мэдээж гарын тавуу арай илүү. Тэгээ ингээд ерөнхийдөө тийм ч гэсэн надад ерөнхийдөө хамгийн нэгдүгээр тавьдаг одоо киног үнэлэхдээ нэгдүгээр тавьдаг юм болохоор ерөөсөө тэр киноноос үлдэж байгаа мэдрэмж ингээд надтай ингээд тий үлдэж гинүү гэдэг нь хамгийн чухал гэх юм уу. Түүнээс ингээд хийц мэд үндэ тэгэл яг цагаад болохоор бол тэгэл that's not important гэж боддсон юм билэ. Япон кино үзээд ирэхээр яг тэрийг амар сурдаг. За тэр ерөөсөө гол нь биш те. Киноны энэ гол юу ч нүрнэ агуулга нь тэр яг энэ үлдээж байгаа агуулга ч чухал биш. Өөр плот үнэндээ чухал биш. Зүгээр үнэхээр тэр мэдрэмж тэрийг гэж амар ойлгосон. Дараагийн асуулт would you rather die before or after your partner гинэ. Энэ romantic хариулт бол after л гин л дээ. Тий, romantic хариулт бол. Тий. Тэгээд мэдгүй би надад бол хувьдаа ингээд ганцаараа үлдээгээд явах нь амар арай хэцүү санагдчихээн л та. Тий. Тэгэхээр ингээд after юм уу та. Тийм тэгээд угаасаа нөгөө нэг ялах ямарч боломжгүй угаасаа аль нэг нь төрүүлэх болохоор тэгээд ялах ямарч боломжгүй л асуулт л та. Тэгтээ яг зүгээр яг нэг арай нөгөө selfless хариулт нэх юм уу? Дараа гэдэг л тийм л юм. Дараагийн асуулт. Их сургуультай үзэж байсан хамгийн сони хичээл би санхүүгээр сурдаг ч судлал үзэж байгаа. Гоё юм тий? Гоё юм. Би яг нэг хоёр өөр мэргэжлэр сурж байсан болохоор яг анх сурж байхад яг антогийн хичээл амар сонирхолтой санагдчихсан. Яг яг жинхнээс хүний яснууд ингээд яг бариад тэгээд яг нэг нөхсөв болгоныг нь одоо ингээд юм болгоныг нь ирмэг болгоныг нь баг юугаар цээжилдэг. Латин нэршлэр нь цээжилдэг. Тэгээд нэг тийм айгу ийм уусмал дотор нөгөө хадгалдаг болохоор тэр нөгөө яснууд нь айгу юм сонин үнэртэй. Тэгээд ингээд үгүй личрүли ингээд өмнө нь ингээд хүн байсан хүний ингээд гавлыг ингээд барьчаад ингээд суухаар амар тийм сонин мэдрэмжлэг өгчээс. Тэгээд яг хөө тэрний дараа зөвөр солонгос сурж байхдаа нэг тийм лингвистик хичээл аваад тэгээд тэр хичээл дээр яг
2-7 хоногийн туршид яг хараалууд англи хараалын үгнүүдийн талаар ингээд нөгөө нэг яг судалж байсан аахгүй. Тэгэл нөгөө манай профессор дээрээс нь ч нөгөө нэг солонгос тэгээд нэг юм акценттай яг нөгөө нэг амар тийм American accent юм одоо тийм British accent тийм accent байхгүй. Яг нөгөө солонгос accentтай солонгос англиар ингээд нөгөө конглишээр fuck fuck you fuck гэж яг тэгээд нөгөө ингээд хэлээд аа. Тэгээ яг ингээд одоо ингээд самбар дээр ингээд чагсаагаад нөгөө юу дээр гарцсан. Presentation дээр ингээд гарцсан fuck shit бараг ингээд гарцсан. Тэгээд нэгээр ингээд тайлбарлаа. Тэгээд бараг ингээд that was so funny. Тэгээ би нөгөө нэг айгу immature байсан болохоор нөгөө нэг яг үнэхээр яг сурах гэж байгаагүй зөвхөн хийх болгонд дотроо идээд суусаар байгаа л тэгэл тэр хичээлийг өнгөрөөжсэн санагдаж байна. Миний хувьд бол ер нь их амар их сурвал ахлах сургуулийн төрх их амар хичээл нэг тийм таалагдаа сууж хичээл ер нь амар ховор. Яг ингээд би яг нөгөө нэг зүгээр хуваараа юм хайж суралцах амар дуртай гэх юм уу. Тэгээд ингээд нөгөө их сургуульд бол ялангуяа ингээд хичээл орж авах үеэр ингээд ном унших дуртай байсан заяа. Тэгээс нөгөө нэг ингээд яа хичээлд амар дургу. Тэгээд ихтэй ингээд тэнд ингээд суухгүй болохгүй зүгээр ингээд хараа суул унтчих штэ. Тэгэхээр ингээд ном авчраад ингээд ширээн доогуур тавьчаад ингээд тэгээ уран зохиолын янз бүрийн номнууд амар уншдээс. Тэгээд тэр үед ингээд миний бүр ингээд амар хамгийн их ном уншижсэн үе хаа. Тэгээд тэгээд ер нь яг сургуулиас гарсныхаа дараа ингээд өөр ийм юмнууд сэдвүүдийг ингээд сонирхдаг болсон гэх юм уу. Сургуультай байхдаа ингээд янз бүрийн сонирхолтой хичээл суух гэж ерөөсөө ер нь хичээгээгүй аль болох нөгөө кредитээ хурдан ингээл дүүрэх гээл тэгээд хамгийн гайгүй хурдан айтайхан дүн гардаг assignment багтай group юм юм багтай тийм хичээлүүдийн зүгээр strategically бүр ингээд сонгодог байсан гэх юм уу. Тэгээд одоо бол эсэргээрээ ингээд амар олон төрлийн юм ингээд сурмаар санагдал ингээд эрүүл мэндийн талаар ингээд янз бүрийн ном уншмаар санагдал амар уран зохиол fiction амар уншдаг байжсэн. Одоо ингээд non fiction ном өнтер унших амар сонирхолтой санагддаг болол ер нь одоо л ингээд бүр ингээд бүх юм ингээд мэддэг болмоор mindset нь задраад. Тийм ингээд одоо ингээд буцаад ингээд сургууль мэрэгчлэн төр сонгуул бүр ингээд ийм амар гаж онцгой юм сонгомоор юу ч байдгийн нэрнгээс одоо ой судлалч байд юм уу арай жоохон байгалийн ухааны тал руу ч юм уу тэрийг нь бол мэдэхгүй байна. Зүгээр ерөнхийдөө зүгээр айгуу тийм ниш specific тийм ер нь баг математик ч юм уу физик одоо тэр зүг рүү тэгээ нэрнгээс яг одоо ингээд бодоход нэрнгээс би яг амар математикт амар дуртай байсан юм шиг санагдаад байдаг. Ингээд яг зүгээр ингээд тэр чинь ингээд цаанаасаа ингээд дүрмтэй ингээд тэгээ ингээд тэр дотор нь ингээд тэр дүрмэн дотор ингээд ажиллахаар ингээд амар гоё байсан юм шиг. Тэгэнгүүт ингээд мэдгүй нэг ерөөсөө ингээд тийм жоохон юм нарийн юм сурсан бол гэж амар бодоод гэх юм уу. Тийм би тэгээд бас нөгөө юу гэж хатаа солонгос сурж байхдаа яг нөгөө мэрэгчл болохоор улс төр тэнгуут яг нөгөө мэрэгчлийн хичээлүүдийг сонгохгүй амар их тийм юу юм уу утга зохиол ч юм уу тийм тэрнүүд юмнууд амар их сонгож юу гэдэг ус. Тэгэл нөгөө нэг манай хамт орсон ерөнхийдөө одоо манай курс их юм болохоор яг ингээл нөгөө мэрэгчлийн хичээлүүдийг ингээл амар эхний семестртээ ингээл амар мэрэгчлийн хичээлүүд аваад тэгж өгөөл яваа. Би болохоор тийм зүгээр юу мо 19-р зууны Англи нөгөө утга зохиол мохоол тийм хичээл эсвэл юу мо сонгоод авцсан. Тийм кинотой холбоотой хичээл сонгоод авцсан. Тэгэл яг би нэг тэр сайнуудаа ер нь харах хэрэгтэй л гэсэн юм л л дээ. Угаасаа яг ингээ мэрэгчлийн хичээлээс бусад бүх хичээлүүдийг сонирхоод бусад хичээлүүдэд амар чармаалттай. Тэгээ мэрэгчлийн хичээл рүүгээ ингээл ороо суухаар ингээд амар депрессинг. Яг улс төр яг ингээл судлаад ингээд суухаар амар депрессинг. Ингээд бид нар чи яг нөгөө чиний саний хэлдгээр нөгөө дүрмийн дагуу бид нарыг ингээл мангартуулаад улс төр угаасаа тэгжил нөгөө ажилдаг. Тэгэл мангартуулаад байж дий байж тэгээд амар депресд болчихсон юм чинь. Би яг одоо
тийм улс төр ч гэдэг юм уу тиймэрхүү хичээл аваагүй дэ одоо жоохон харамсаж байна гэх юм уу. Ер нь амар зүгээр яг авах хэвээр кредитүүдээ л аваа яваадсан байхгүй юу? Ерөөс хажууд тийш ингэж хайлж ийшээ тийш ороогүй байхгүй. Тэгээ тэрэндээ ер нь амар харамсаж байна. Ер нь жоохон ингээд ялангуяа эхний жил мэлдээ амар хамаагүй янз янз юм амар үздэг байжээ. Тэгээд эрт үзэх тусам ингээд нөгөө нэг би ер нь энэ зүг рүү амар сонирхолтой байна ингээд шилжимэлжээ гэж бодох байсан юм шиг санагдаад. 10 жил нөгөө нэг шугам зургийн хичээлийг би ерөөсөй ойлгохгүй байсан. Зүгээр яг төрчөөгээд яг нөгөө нэг амьдрал дээр real life одоо архитектур болох байгаа хүмүүст ингээд эцэрчээгээд хамаатай штэ. Тэгтээ ингээд ягаад чи би нөгөө нэг юм надаа ямар хамаатай вэ? Би угаасаа тэгээд нөгөө матед амар муу. Тэгэн гутаа дээрээс нь зурхтай амар муу. Тэгээ би бүр үнэхээр ингээд шугам зураг гэдэг хичээл дээр ингээд надаа ямар ч ингээд боломж байхгүй. Тэгээд ер нь таатай холбоотой бүх юм л амар дургуул. Гэтэ миний бодлоор бол заяо хичээл дуртай дургу ах нь багш нараас амар хамаардаг байсан. Шалтгаалдаг. Манай математик багш амар зоддог багш. Нөгөө нэг одоо жишээлбэл би яг ингээд амар дуртай сонирхдаг ингээд хичээл юу ч байдгийг ингээд сураад ороод сурах гэхлээр уран зохиол заяо амар дуртай хичээл. Тэгээ тэгэнгүүт багш нь амар юм жоохон сонирхолгүй заадаг тий амар гоё бидний ингээд сонирхож байгаа зүйлийг амар утгартай болгоод байдаг. Тийм багш ингээд таарчвал ингээд хичээлдээ дургу. Тэгээ тэгэнгүүт эсэргээрээ би ерөөсөө сонирхоогүй орсон хичээл одоо жишээлбэл миний амар дургу таалагдахгүй байх гэж бодож байсан хичээл одоо аккаунтинг баггүй юу. Тэгээд тэгсэн чинь яг үнэндээ амар таалагдаад ягаад тэр багш нь бүр ингээд амар гоё пашнат заадаг. Тэгээ ингээд амар гоё хурдан ингээд юм заагаал ингээд ерөөсөө ингээд тийм анхаарлаа ингээд хальт царниулчвал ингээд амар хоцорчих гээд байдаг. Тэгээ яг тийм хичээл ингээд суусан чинь бүр амар таалагдаад тэнгууд өөр бусад хичээл ингээд багш нар нэг тийм удаан юу заагаад байгааг нь ойлгохдохгүй тэгээл ингээд слайд харуулаад байдаг ч юм уу. Тиймэрхүү хичээл орчхоор ингээд шууд номоо гаргаж ирэл ингээд тэгээ ингээд хамгийн сүүлд яг шалгалт малгалт төхөөд ирэнгүү шүүгэр өөрөө нөгөө нэг слайдуудыг харж агаад ингээд ганцаараа ингээд селф стади хийнгүүт баг ингээд шууд орно ойлгочдөг. Тэгээ тийм хичээлүүд нь амар их байсан их сургуульд. Тэгээ тийм болохоор би ерөнхийдөө нэг амар ангид биш ингээд ганцаараа юм сурах амар дуртай болцсон ч юм уу. Тий. Нэр бас нэг сони юм. Анхны нөгөө нэг одоо скрипт биччихсэн юу хичээлээс болж биччихсэн гинт саналаа. Нөгөө нэг Солонгост яг юм заавал судлах хэрэгтэй англи хэлний нэг хичээл байгаад. Тэгээд нөгөө англи хэлийг нэг Америк нэг гай заадаг тэр зэгтээ амар слизи амар надад таалагддаг ингээд нэг юм имхтэй оюутнуудтай харьцаж байгаа нэг тэр нэг муухай нэг жоо юу. Тэгээд тэр гай ингээд баг хичээлээч заахгүй ингээд хичээл дээр зүгээр ингээд Friends үзүүлчихдэг. Яа. Тэгээ би яг тухай би 11-р ангимангтай ч юм уу ингээд Friends амар үздэг ингээд юу яжгаад тухайн үе миний нөгөө peak Friends hate хийдэг байсан үе ихгүй бүр ингээд хүн болгон амар annoying Friends ярьдаг ингээд тэгээд би бүр яг ингээд амар үзээд та тэгсэн чинь бидний баг шалгалт байхгүй хамгийн сүүлийн нөгөө нэг дүн гаргах нь болохоор ингээд багт хуваарлагдаад Friends-ийн нэг сцен үзүүлж ирсэн одоо эндээс нь үргэлжлүүлээд ингээд сцен өөртөө ингээд зохиогоод жүжиглэсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь би ингээд амар англи хэлэндээ муу нэг хятад оюутантай хоёулах нэг баг болцсон. Тэгээд бусдууд нь болохоор ингээ 2 3 мураараа ингээ бас баг болчих. Бид хоёр зүгээр ингээ хамгийн хойно сууж ирсэн арай болоод ингээд хуваарлагчиж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чи би нөгөө нэг скриптээ бүтнээрээ ганцаараа бичих болоод тэгэл тэгсэн чи ингээл би чи нөгөө чи яг нөгөө олон жил Friends үзсний нөгөө нэг дөрүүдийнх нь нөгөө нюанс тэр дөрний иймэрхүү байх хэвээр мустай гэх тийм юм бодоод байгаа байхгүй. Тэгэл нөгөөдгөө юу ягаал бүр ингээл амар бичээл ингээл бүр яг ингээд нөгөө баг шоун дээр нь гардаг юмнуудыг тэр сцен дээр callback болгож ингэж оруулаад тэгэл тэгсэн чинь нөгөө нэг бусад оюутнууд амар юус зөвөр л яг харилцан яриа нөгөө нэг одоо нөгөө нэг гадаад хэлний хичээл дээр хоорондоо нэг 5 минут 2 минутын харилцан яриа зүгээр зохиогоод яачих гэдэг штэ. Зүгээр тэрэн шиг ингээл баг хай хавар юу гэдэг баг тиймэрхүү юу яацсан. Тэгээд тэгсэн чинь би ингээд амар complicated бичсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө манай нөгөө хятад залуу маань нөгөө complicated бичээд өгсөн чинь тэрэн дээр амар struggle-таад тэгээд жүжиглэлт шаардлагатай ингээд би ингээд бичсэн. Тэгээд тэрэн дээр амар struggle-таад тэгтээ ингээд нөгөө нэг тэр нөгөө багш тэр effort-ийг амар харсан юм шиг. Би тэр хоёулаа A+-аар тэр яа
гинт амар нөгөө мартцсан байсан юу толгойд орчихлээ. Дараагийн асуулт. Хай хоёроо нөгөө нэг супер гонигтай уйлаа майлантай түүх бичдэг хүн байна. Тэгэхэд айгүй хэцүү байсан болохоор энэ бичээ сэтгэлээ багч гэсэн онгойлгосон шүү. Тэврэлт явуулсанд баярлаа. Тэгээд энэ удаад надад тулгараад байгаа асуудлаа бичих гээд ирлээ. Би уг нь багтаа айгүй хурдан уйлчихдаг их эмзэг төрлийн хүн байсан. Жохон том дуурхад л шууд уйлчихдаг. Хүмүүсийн үгийг их хүн дээр тусгаж авдаг төрлийн хүн байсан ч их чигээ алдснаас хойш ч юм уу эсвэл том болоо зан чанар маань өөрчлөгдсөн үү мэдэхгүй одоо их сонирмолчихсон. Хаяа их зөөлөн хүн бүрийг хайрламаар байгаагаар нь хүлээж авмаар санагддаг. Хэрн хаяа хүмүүст айгүй дургу залхмаар ядаргаатай санагддаг. Гомдлоод юм ярьж байгаа, зовлонгоо тоочж байгаа эднэр яагаад ийм юм заваад байгаа юм бол гэж бодогдуулаад ямар ч симпати байхгүй болцсон юм шиг санагддаг. Тэгж байгаа хаяа найзуудаа ч юм уу хүмүүсийг гомдоогоод байгаа юм шиг мэдрэмт төрүүлээд байна. Тэгээд зовлонгийн сонсоод аргадаж чадахгүй болохоор өөрийгөө муу хүн шиг төсөөлөд байх юм. Гэхдээ бас сонсоод яах юм ч гэж бодогдох юм аа. Яах вэ? Тэг би яг ингэж боддоо шүү. Яг заримдаас хүмүүсийн ярьж байгаа юм сонсохоор гээд юу яриад байгаа юм бэ гэж боддоо шүү. Яах ёстой юм болоо? Би бол өстой мэдэхгүй мэн. Яг literally in the same boat. Жохон би нөгөө нэг жохон харин хүмүүс жохон тэгэж criticize хийжсэн тохиолдлууд бол надад бас байдаг ингээд гээд хайхрамжгүй юм шиг байгаад байдаг тоохгүй ингээд тий ер нь bad friend гэж баг ингээд хэлүүлжсэн тохиолдол бас байгаа. Тэг мэдгүй надад бол гэхдээ ерөнхийдөө тэр л хамгийн чухал юм шиг санагддаг ш. Хүн ингээд асуудлаа ярихад нь зүгээр сонсох. Тэгэхгүй бол нөгөө ингээд шийдэж өгөх гээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэх ямар ч юу н боломжгүй, шаардлагагүй. Тийм. Хүн зүгээр хүнд ярмаар л байгаа. Заримдаа бас ингээд хүн урдаас ингээд асуудал ярингууд урдаас ингэдэж штэ тэгдэж штэ гэдэг ингээд шийдэх гээд байдаг хүмүүс амар л дайтай ядаргаатай санагддаг. Тохиолдлууд ус байдаг. Тэгэхээр тийм болохоор ингээд зүгээр сонсох үедээ сонсоол тэгэл тийм л юм уу да. Тэ. Тэгээ миний хувьд болохоор сонсморгүй үед яах вэ? Би энэ дэр миний асуудал болохоор би нөгөө нэг миний хамгийн аимшигтай одоо миний муу зан чанар people pleaser, амар people pleaser. Тэгэн гут яг ингээд сонсморгүй байгаа ч гэсэн энэ хүн одоо ямар юм яриад байгаа юм бэ гэд дотор бодогдож байгаа ч гэсэн би ингээд аль болох 100% бүх нөгөө нэг юугаа ингээд өгөх гэж хичээдэг. Тэгээ тэгэн гут би бас ингээд амар performative нэг талаараа тэгээд байгаа болохоор бас нөгөө нэг одоо нөгөө нэг зөвхөн people pleaser зангаасаа болоод үнэхээр энэ хүнийг нөгөө нэг ингээд кэрлж байгаагаасаа заримдаа биш зүгээр л яг тэр зангаасаа болоод хүнийг тэгж сонсоод байгаа юм шиг санагдангууд нөгөө надад амар guilty мэдрэмж төрдөг юм. Тэгэхээр бас ингээд би бас энэнд яг юм гоё хариулт төрөөсөө өгч чадахгүй. Яг ингээд яг энэ хоёрын яг голоор л явах ёстой юм шиг байгаа л та. Тэгтээ ингээд нөгөө нэг юм apathy гэдэг нь штэ. Одоо нэг юм юмд ингээд нөгөө нэг ямар ч юу байхгүй болчихж байгаа. Эмоц байхгүй болчихж байгаа гэх юм уу. Тийм бол ингээд тийм байдал бол гэхдээ угаасаа яг зүгээр би цэвэр юунаас л болж үүсдэг болов уу гэж би боддог штэ. Яг цэвэр environment иргэн тойрны амьдарч байгаа нөхцөл байдал тэгээд одоо мэдээ нийгмийн асуудлууд тийм үү тиймэрхүү юмнуудад нөгөө бөмбөгдүүлсээр байгаад хүн ерөнхийдөө нөгөө нэг угаасаа өдөрт одоо хүн нэг 10 ингээд нэг юм муухай мэдээ сонсох чадвартай байлаа гэж бодоход сошиал медиа биднэрт 100 ингээд өдөрт сонсуулаад байгаа байхгүй. Тэгэнгүүт хүмүүсийн нөгөө нэг defense mechanism ажиллаж эхэлдэг. Тэр нь болохоор ингээд одоо тэр болгонд нь ингээд шаналаадах тийм чадвар хүмүүст байхгүй болохоор тэр болгоныг ингэж нэгээр нь бодож үзээ тэр болгонд нь ингэ шаналах боломж байхгүй болохоор ингээ тийм аппетиттэй болдог гэдэг нэг тиймэрхүү ойлголтууд байгаад идэг. Тэгээ би бол яг тэрийг яг жинхнээсээ байдаг болов уу гэж бодсон. Одоо нэг хүний мэс чанар мууцсан гэж нэг одоо нэг юм имээ өвөнөр ингээл ярьдэн штэ. Одоо бид нарыг залуу байхад хүмүүс ч одоо ер нь юм сайхан ингээл байсан ингээл тэгмүүд одоо тэр нь бол яг тэрнээс амар үүдэлтэй байдаг болов уу гэж би бодож байна. Хөвтөө бол яг одоо хуучин бол ингээд нэг юм сошиал медиач тийм үү юм хөдөө байхгүй байсан үед ингээд одоо нэг гаднаас нэг хөршчин орж ирээд зовлонгоо яриад ихлэ гот ингээд баг өө тийм үү гэл ингээд цаймаа аягалж өгөөл тэрийг ингээд сонсоод суух юм одоо нөхцөл байдал байсан. Тэгэн гот одоо болохоор ингээд тэр байтугай ингээд юм яаж яа гэж байж хат ингээд гаднаас нэг хүн орж ирчээд
нэг тийм ойр дотны ч шүү ингээд амар энэ зовлон мовлон яриад эхлэнгууд ингээд тэрэнд нь яаж хандхаа ингээд мэдээ ойлцсон тийм цаг үед амьдарч байгаа болов уу гэж ял тэгэл боддоо шүү дээ. Би бас ингээд ерөнхийдөө амар ер нь хүнд юм тохиолоход амар юм зөвлөсөн. Тэгээд одоо бүр ингээд яа одоо ингээд толгойд ерөөсө боддог юм ингээл өдрө болгон боддог юм нь юу гэхээр ингээл миний эргэн тойрны тэ гэр бүл найз нөхдийн гэр бүлийнхэн гэж ерөнхийдөө ингээд тэ бүх хүмүүс ингээд зүгээр ингээд ямар ч ингээд асуудалгүй ингээд тэ ямар ч ингээд гай зовлон учрахгүй амьдраасаа гэж бүр ингээд амар ингээд бодоод ингээд амар anxious байдаг болсон. Тэгээ заримдаа би ингээд одоо тэрнтэйгээ одоо ингээд дийл хийхийн тулд ингээд ирэх мэрх хэрэгүүлт юм уу гэж хүртэл бодож байгаа. Тэгэхгүй бол нөгөө ингээд амар бодоод ингээд дотроо ингээд ерөөсө гарахгүй ингээд тэр талаар ингээд ямар нэгэн зүйл хийхгүй бол ингээд ерөөсө болохгүй ингээд яана бүр ингээд амар сонин юм бодогдоо за ингээд гал гаруул яана. Одоо нэгнийх нь тийм янз бүрийн өвчин туссан байгаа тэгэх үедээ тийм мэдээ ирэх үедээ ингээд танаа ингээд ямарч болоогүй байгаа үйл явдал ингээд бодогдоод ингээд яна тэгэх үедээ гэл ингээд бодогдоод ингээд ямар ч ингээд мэдээ бити ирээсээ гээл заяо. Тэгээ баг ингээд холбоогүй байж байгаасаа гэж хүртэл ингээд боддог за. Тэгэл бүр ямар ч ингээд юм хүлээж авах ингээд ямар ч юм зай үлдээг юм шиг гэх юм уу. Тэгээд ингээд яалтчгүй нөгөө сошиал медиа л ахaltaа. Тэгээд ер нь одоо нэг жоохон юм бас ингэж би бас нэг юм шашиндаг хүн бас биш мөртлөө ингээд ямар нэгэн байдлаар ингээд тэрийг ингээд бодлосоо гаргах одоо ингээд бас ингээд зам хайж л байна. Одоохонд бол олоогүй л байна. Тийм би бас тэр яг нэг амар anxious байдаг өдөр тутамдаа ингээд одоо хүн наглаа уцтуул би амар ингээд anxiety амар хөдөлдөг. Одоо зүгээр ингээд одоо мессеж чат бичих чинь ингээд айгу нормал болсон шүү дээ. Гэр бүлийнхэнтэй ялангуяа одоо аав ээж нартайгаа ч юм уу тэгэж ингэж холбоотой байх нь айгу юу гэдэг болцсон. Нормал болцсон зүйл болохоор хүн ингээд надлаа яг ингээд уцтангууд би яг ингээд дандаа ингээд яна юу болчихоо гэдэг яг дандаа нэг тийм нэг юм амар anxietyтэй байгаад болцсон юм байлээ. Тийм тэгээд яа одоо жишээлбэл зүгээр ингээд байж хат хүн гэрээ хаалга тогшч могшлооч гэд ингээд амар anxiety үүддэг болсон. Тэгээ хуучин бол тэр чинь ингээд амар юм баг фан зүйл байсан гэдэг. Тэгдэж штэ. Тэгээ тэгэхгүй одоо ингээд зүгээр нэг тийм ерөөсөө одоо тийм нэг normalize байдлаар надтай ингэж контакт хийхгүйгээр ингээд одоо хуучны классик байдлаар контакт хийх тэрэнд нь амар ингээд юу яадаг болсон юм бэл. Триггер дүүлдэг болсон. Тийм тэгэл энэ харин яг манай өвпич биш ер нь нийгмээрээ мэдэрч байгаа асуудал ахaltaа тий. Тийм. Ер нь тэгээд хүн болгоны зовлон сонсоол байдаг тийм юм ч гэж юу ах уу. Бас тэр чинь бас хэлтэй биш. Тэгээ ихтэй бас нэг санаа зовж байгаа юм манай нөгөө өвпийн амар хүнд зүйл даван тулсан учраас нөгөө тэрнээсээ ингээд идэж чадаагүй шархан бас ингэж гарч ирж байгаа гэж магадгүй. Ингээд тий ингээд бас defense mechanism нам болоод байгаа тиймэрхүү байж магадгүй бас ингээд өөр дөрөө анхаарах нь бусдын зовлон сонсохоос илүү чухал тий бусдад хэрэгтэй хүн байхаас илүү эхлээд өөртөө ингээд өөрийгөө авч явдаг ингээ өөрийгөө ирүүл гэдгийг нэг баттай мэдээд би одоо зүгээр гэж хэлж чадах хүртэл яг ингээ тийм болчоод тэгээд бусдад анхаарч эхэлсэн дээр хаа тэгэл ихгүй бол тэгэл нэг нөгөө уур тормоогоор хой тормоогоор уур тормоогоо нөхж байгаа юм шиг юм болно штэ тийм чинь бас unlimited resource бол биш гэж боддоо штэ ингээд гаргаалаа байвал тэгэл хэзээний цагт ингээд гаргах юмгүй хоосон болно. Дараагийн асуулт болохоор холын зай харилцаанд тулгардаг асуудлууд болон яаж туусан талаар. Чи юм босоо. Өөртөө нэрээ нос нулимсандаа утгалтаа да. Нэг хоёулаа чинь хэр удаан 2 жил үү? 2 жил. Гэтэ яг бүр яг таг 2 жил бол бас биш. Дундуур нь нөгөө амралтаараа Монголд ирж уулзч исэн юм. Гэтэ ер нь бол сүүл рүүгээ бүр амар хэцүү болоод ирчихсэн. Тэгээд нөгөө яг ингээд ид тамхилталтай үе. Нөө зүгээр бүр ингээд амар коп хийдэг байсан нэг юм хэлэхэд between гэдэг нэг юм app байдаг байхгүй юу? Тэр нь болохоор ингээд зөвхөн хосууд тий.
зөвхөн хосууд тухайн үедээ яг ингээд нэг юм зөвхөн хосуудыг хэрэгжилж болдог нэг тийм popular app тийм юу чат хийдэг тийм app гэдэг. Тэгээ тийм app та тэгээ тэр нь болохоор юм стикерүүд ингээд зардаг айгуу зүг үү. Гэхдээ тэр стикерүүд нь ингээд айгуу хөөрхөн. Тэгээ тийм ялангуяа тийм нэг юм нохоо тэгээд нэг юм туулай хоёр хос байдаг. Тэгээд тэр хоёрын ингээд юм өдөр тутмын ингээд юм хийж байгаа зүгээр нэг тийм стикерүүд байдаг байхгүй. Тэгээд одоо нөгөө сайхан амраараа гэж хэлэхдээ ингээд явуулдаг стикер нь ингээд орондоо орол унтж байгаа тиймэрхүү. Тэгсэн ингээд хоол ээж ингээд хэлэхдээ нөгөө хоол хийж байгаа стикер нь явуулдаг. Тэгээд ингээд тэрэн бүр ингээд бит хоёр ингээд амар ингээд коммит ингээд хийгээд орцсон заяа бүр ингээд тэр тэгээд амар копи хийгээд амар копи. Тэгээд тэр нь ингээд нэг сардаа нэг ингээд стикер пак ингээд үгүй зардаг. Шинээр гардаг тэгэн гот нь тэрийг ингээд хүлээгээд худалдаж авдаг. Тэгэн готоо энэ сард ингээд ямар ийм стикер гарч ирэх бол тэгээд ингээд авахгүй гээд ингээд заяа яах юм бэ одоо зөндөө стикертэй болсон чинь аваад тэрийг байхгүй гээд тэгээд бодсон заяа. Тэгээд нөгөө шинэ стикерүүд нь дроп хийхээр ингээд амар хөөрхөн юм нөө тэгээд өмнө нь нөгөө байгаагүй үйлдэлүүд хийж байгаа ч юм уу. Тэгээд ингээд тэгээд авчихсан. Тэр бол амар scam. Ялцгүй гэхдээ ингээд яг ингээд бодохоор $1.5 гайгүй ч юм уу гэдэг. Багц штэ. Хоёуландаа бие биендээ авчдаг байхгүй зэрэг авчдаг. Тий тэгээд тэрүүгээр бол их коп хийжсэн. Тэгэл юу видео кол хийгээл одоо нэг хажуудалтаа тавиал унтдаг. Тийм тэгээд нөгөө хамт series эхлүүлээ. За дарлаа гээл тэнгүүтээ зэрэг 3 2 1 гээл дараал хоёлоо. Чинийг дөрүүлээ яваад байгаа юм шиг зогсооч. Яг одоо яг дэлгэцэн дээр юу гарч ийн? Одоо яг юу гэж хэлэх чинь ам нь яаж хөдлөх чинь 3 2 1 дарлаа гээ. Тэгээ яг ингээд үздэг. Тэр series нь болохоор It's Always Sunny in Philadelphia гэдэг амар олон seasonтэй тэгээд амар кофигтэй амар тусалсан. Тэгээд битэрийн humor moment амар төгсдөг. Тэгээд ингээд амар гоё. Comfort show. Битэрийн ерөнхийдөө бол ингээд хамгийн comfort show. It's always on. Яа ч юм яг тэр нөгөө long distance-тэй байсан үедээ ингээд амар associate ингээд өөрийн мэдлэг үгээд ийм амар юм comfort амар тийм авдаг тийм юу шоу болцсон. Тэгэл ерөнхийдөө нөгөө нэг орой унтах болохоор яг өдөр болгон тэхгүй ч гэсэн аль болох тэгэл нөгөө видео кол зүгээр нөгөө кол хийцэн хിവэрээ ингээд тэрнийхээ хажууд тавьж авцсан уцаа тэгээд бүр хитэн цаг 7-8 цаг болцсон тий утас халж болцсон сэрэл тэгээд яг нөгөө өглөө ингээл дөнгөж сэрэл ингээл байна уу гэхэд нөгөө хүн байна гэд хариулахэр тэр амар комфорт байсан тэгээд ер нь бол амар хэцүү байсан. Тэгээд тэрийг бол нэр үнэхээр дахиж хизээч юмэргүй. Харин тэгээд ер нь амар травматай үлдсэн тэрнээс бол тэгээд worst day-ний мэдээж хүсэн эргөө гэж байна шүү дээ. Амар травматай үлдээд тэгээд ер нь тэрний дараа тэгээд травматай үлдсэн болохоор бид төр буцаад ингээд хамт амьдарч инхнээсээ эхлэх үедээ бүр ингээд амар ингээд ийм би биэндээ ийм codependent болсон. Бүр ингээд ерөөсөө бүр ингээд амар хэцүү болсон сте бүр ингээд нэг ийм separation anxiety энтертэй болсон. Тэгээ бүр ингээд яг нэг ийм юу гэдгийг одоо юу гэдэг чинь нэг ингээд package deal шиг ингээд хааж явсан дандаа хамтдаа. Тэгээ ингээд нэгээ дагаад ингээд араас нь ингээд нэг нөгөө хот ч гэдэг юмсаа мэддэг л ахaltaа ингээд нохоо ингээд араас дагаалгүй гэдэг тийм ингээд яваад яг тэр шиг ингээд нөгөөт нь ингээд хоол игээл зогсож ивэл бараг юу ч хийхгүй байсан ч гэсэн хажууд нь ингээд зогсож байгаа ингээд ийм separation anxiety ингээд амар болсон байсан. Тэгээд тэр үчи яг л ковидын эд үе байсан болохоор тэгээд угаасаа гэртээ ойлгоно. Тийм. Тэгжлээс л та. Тэгээд яг long distance одоо хийх гэж байгаа хүмүүс гэх юм уу? Тим хүмүүст бол нэг тийм амар одоо бит хоёрын situation чинь бит хоёрын өөрсдийн л нөгөө нэг тийм unique юм болохоор давтагдах ингээ боломжгүй болохоор ингээд одоо long distance-ийг ер нь та хүмүүс survive хийж болдгийм байлээ гэж бас хэлэхгүй. Тийм. Амар хийх гэж чадаагүй салсан усууд нь баг хамаагүй их те. Тэгээ тэгэнгүүт яг зүгээр бит хоёр ингээд тодорхой хэмжээнд азтай байсан л гэсэн. Тийм, ер нь бол амар аз маз тэгээл одоо ингээл санхүүгийн боломж тиймэрхүү ингээл гадны нөлөөнүүд бүр амар их. Тийм болохоор ерөнхийдөө хэцүү. Тэгэл зарим ингээл long distance mission дээр ч ингээл заримдаа аав ээж мэж нар амар оролцдог. Тийм тохиолдлуудаа сонсч ирсэн ингээл баг наад ингээд хол байгаа хүнээсээ те сэтгэл нагаа тааттай бие холбол сэтгэл холд нь юу хийж байгаа юм бэлээ итгэж болохгүй гэдэг ч юм уу ингээл араас нь ингээл өстө хутга ягаал
Тэгэл ингээд салгаж ингээд итгэлцэн байхгүй бол салдаг юмнууд ч байгаа. Тэгээ ингээд гадаад нөгөөт нь очиод ингээд араар нь тавиад ингээд мэдхгүй явж байгаа буцаага нийлцэн тэгснээ дараа нь сүүлд нь олж мэдээ салаад мэдхгүй бүр заван юмнууд бүр зөндөө байгаа. Нэр үнэндээ хэлэхэд бол хэцүү хүнээсээ шалтгаална. Хүнээсээ шалтгаална. Тэгээд ер нь л яг л тэр нөгөө нэг worst enemy мэдээж ер нь хүсэхгүй тийм гэж хэлмээр. Тийм. Дараагийн асуулт favorite artist, favorite song, favorite album гинэ. Энд гэхдээ амар өргөн хүрээний яриа амар broad юм яриа болчихж байгаа. Тийм. Тундаас угаасаа одоо тамира бүр ингээд хөгжим дээр ер нь ингээд арай илүү сонирхолтой тэгээд арай илүү мэдлэгтэй ингээд юм сонсоороо ингээд артистийн нөгөө ингээд судалж сонсдог. Би болохоор зүгээр ингээд this sounds nice гэдэг. Vibes pure vibes гэж сонсож байгаа бол тэгэл ер нь тэгж амар шийддэг. Түүнээс ингээд амар тэгж би анх яг нөгөө нэг амар сонсч эхэлж байхдаа 17-8-тай үедээ за магадгүй нэг 20 морь хүртлээ ерөнхийдөө ингээд артистуудаа судалж ингээд сонсдог байсан л да. Тэгээ тэр үед ингээд амар дандаа нөгөө нэг хуучны хөгжим сонсдог. Тэгээ тийм болохоор ч нөгөө нэг амар өргөн баялаг түүхтэй ингээд ороо deep dive хийх юм ихтэй. Тэгээл ингээд бусад артистуудын хоорондох interaction интерес ахуулаад одоо юу гэдэг чинь тийм янз бүрийн юм амар судлах юм ихтэйсэн болохоор ингээд амар сонирхол судалтай байж байгаад тэгээ нөгөө нэг эхлээл дүнгэж яг ингээ хөгжмийг ингээд жинхнээсээ ингээ сонирхож эхлэхэд ингээл нэг ганц хоёр gateway artist байдаг штэ. Тэгэл ингээд судлаад явгууд тэр нь ингээд 2-4 болоод 4-өөс 8 болоод ингээд амар үрждэг штэ. Бүр ингээд зүгээр баг YouTube-ийн нэг клипнийхэн доор ингээд баахан артистуудын recommendation одоо ингээд хүмүүс бичсэн комментэн дээр тэгэл тэнгуут тэднэр луун ингээд орсоор хагаад ингээд амар замбраагүй болоод ирэнгүүт ингээд амар overwhelmed болоод ингээд хитрхи их ингээд амар гоё артистууд байгаа, хитрхи их гоё дуунууд байгаа ингээд тэгээ ингээд альнаас нэг хэл судалгаа мэдгээ. Тэгээ миний нөгөө нэг тархичийн амар organized байх хэрэгтэй ингээд тэгж ажилтаа ингээд зүгээр энийг сонс гэж ингээд энэ артистийн би бүх альбомыг сонсч дуусны дараа энэ артист дуртай эсгээ шийднэ гэж ажилтдаг толгой байхгүй юу? Амар төвхтэй байгаас тэгээ ингээд бүр ингээд нөгөө нэг юм фан юмыг нь аваа явчихдаг гэх юм уу? Тэгж ажиллахаар тэгээ ингээд артистийнх нь одоо 1-2 дуу амар таалагдж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бүхэл бүтэн discography-г сонсвол таалагдных ганц биш. Таахаар миний дуртай артист бол яг биш. Миний сонирхдаг төрлөөр хөгжим хийдгүү ч юм уу. Зүгээр үний ганц 1-2 хөгжим нь л яг ингээд миний type-ных болоо таарсан. Тэгээд тэд нар нь магадгүй ингээд тэр хамтлагийн тэр артистийн хамгийн одоо less popular дуунуудын нэг ч юм уу. Тиймэрхүү баг ингээд таарчдаг төрлүүд амар хөөс. Тэгэл ерөнхийдөө ингээд амар ингээд тэр нэг юм систем толгойдоо бий болгочоо тэр системээ өөрөө дагаж чадахгүй тэр ерөнхийдөө амар сонио ингээд хөгжим ингээд сонсох гэдэг нь ингээд амар стрессфул болоод тэр ер нь ингээд хөгжмөөс амар зай бариад ингээд тэр ер нь баг болцсон нэг хэсэг бол тэр ингээд ерөнхийдөө чамаас ингээд recommendation ирүүл ингээд тэр юм сонсдог. Тэг ингээд одоо ер нь бол хуучны яг дуртай байсан хүмүүсээ сонсдог ч юм уу эсвэл яг тамираа ингээд гоё хөгжим ингээд надад ингээд санал болгол сонсдог ч юм уу тийм болцсон. Тийм нөгөө нэг би болохоор яг эсрэгээр нь зүгээр нөгөө нэг альбом ингээл одоо зүгээр ингээл энэ альбом ингээл гоё гэл ингээд нөгөө одоо critically acclaimed юмнууд байгаа штэ. Тэгэнгუут нь зүгээр ингээд нөгөө артистаас нь биш зүгээр тэр нөгөө альбомоос нь болоод сонсогддог. Тэгээд нөгөө нэг ингээл амар илүү дутуу янз бүрийн юмнууд сонсоо. Тэгэнгуут яг ингээд үргэлжлүүлээд зөвхөн тэр альбом амар гоё байгаад одоо discography-г нь үргэлжлүүлээд сонсох гэхээр бас ингээд амар айс байгаад идэх байхгүй зарим артистууд. Тийм тэгээд би саяхан нэг юу яажсэн юм аа нэг юм харж ирсэн нөгөө нэг хүмүүс яг нөгөө нэг тийнейж байх насандаа сонсч ирсэн дуунуудаа л ер нь насан туршдаа хайрладаг гэд яг тэр яг надад амар үнэн санагтаад байдаг болцсон. Яг ингээл амар ингээд юу яах тусам нөгөө нэг юм Heroes Journey гэж байдаг шүү дээ. Ингээл гарч яваал ингээл шинэ юмнууд ингээл юу яаж үзэл тэгэл буцаал нөгөө ихсэн тэгтээ буцаж ирдэ шүү дээ. Яг тэрэн шиг ингээл анх ингээл одоо ингээд хоёулаа саяхан ярьжсэн шүү дээ. The Cure in Disintegration цамаг ингээд магадгүй баг top 1 байж магадгүй гэдэг. Миний хувьд бол миний favorite artist нь The Cure тэгээд favorite album in Disintegration. Favorite song in Pictures of You. Disintegration. Зүгээр тэр цамаг тэр чигтэй гэдэг. Тэгсэгтэй л ингээд. Гэтэ favorite song магадгүй өөр дуу сонгож болох юм. Тэгээд яг амар юм
би тэгтээ яг амар өөрийгөө амар well versed гэйгүү зүгээр ингээд юмнууд ингээд сонсоод байх тусам ингээд буцаал нэг өөрийнхөө оригинал руугаа ингээд буцаж ирж байгаагаа ингээд сайхан амар мэдэрсэн. Тэгээд угаасаа л яг нөгөө юу анхнаасаа л юунд дуртай байсан. Одоо амьд хөгжим гэх юм уу? Инди хөгжим, инди sleaze одоо тэгэл Britpop тийм хөгжмнүүд дуртай байсан. Тэгэл тэрэн лүгээ буцаал circle back хийгээл ирж байх шиг байна. Тэгээд наад нөгөө teenage years-ээс одоо сонсдог байсан дуунуудаа буцаад уралж ирэхээр над дээр жоохон хэцүү. Ягаад гэвэл би нөгөө K-pop амар сонсдог. Яг нөгөө нөгөө нэг 12 наснаас ахуулаад нэг 16 хүртэл ер нь ингээд яг амар K-pop сонсдог байж байгаад тэгээ тэрийг одоо буцаа сонсоод нөх амар тэгж enjoy хийдгүү. Яг нөгөө 16 17 настай да нөгөө нэг Epic High амар сонсдог байхгүй юу? Тэгээд тэр үед чи яг Epic High буцаад comeback ороод амар ингээд бас ингээд popular одоо артист болцсохгүй юу? Ингээд түүнээс өмнө бол ингээд нэг юм ниш артист байхгүй юу? Epic High сонсдог. Underground сонсдог байхгүй юу? Гэсэн чинь буцаад нөгөөдөл чи амар юу comeback ороод тэгээд ингээд popular болсон чинь би яг нөгөө тэр үед бас амар mainstream юм сонсохгүй гэдэг амар гүрийдэг тийм хүмүүс аахгүй юу? Яг нөгөө ингээд амар их сайн дуу байсан ч гэсэн хамаагүй mainstream бол зөвхөн гэхдээ тэр дуун дээр хамаатай биш заяа. Дуу хөгжим кино юу ч гэдгийг ингээд mainstream л болцсон бол би ингээд сонирхгүй гэд ингээд тийм сонин тэрнээсээ болоод ерөнхийдөө юмнаас амар татгалцдаг байж агаад одоо харин эсрэгээр ингээд mainstream юу underground тийм юусан хамаагүй ингээд амар ингээд нээлттэй сонсдог болсон. Тэгээ тэр үгээр амар бас тэрийг ингээд яг growth гэж яг би яг амар мэдэрч байгаа ингээд амар childish байж гэж амар боддог болсон. За тэгвэл чиний яг нэг all time чинь тийм байлаа гэж бод. Тэгмүүд одоо сүүлийн үед ингээд сонсож байгаа хамгийн дуртай альбом, артист, song мэдчихэж тэгээ яг гэж бодсон юм дээр хиттэй. Kendrick Lamar. Тийм амар. Kendrick их сонсож байгаа тэгээ сүүлийн бараг жил хагас Kendrick амар сонсож байгаа. Ер нь өмнө нь ерөөсөө би бол хипхоп энтрийг сонирхтгуулээс яг хуу Epic High яг хоо тэг нөгөө нэг монголоор бол татаар ахгүй юу. Тэгээд нэг жоох юм love гэдэг сэдв ер нь хамгийн их нөгөө нэг дунд ингээд ихэнх дуунуудынх нь ихэнх гоё дуунуудынх нь ч юм уу гол сэдв нөгөө лоо тиймэрхүү байдаг. Тэгээд ингээд тэгэхээр чи жоох яг мэдхгүй яг тийм genuine яг юу хипхоп биш юм санагддаг хгүй одоо ингээд хайрдуулаад ахаар. Тэгээд Kendrick Lamar сонсоод ерөнхийдөө ингээд амар motivational цаагаад. Гэтэ ер нь яг одоо тэрнээс жоохон би гарч иж бас магадгүй. Ягаад гэвэл сүүлийн үед амар ambient хөгжим амар сонсож байгаа Brian Eno. Юуны Kendrick-ийн нөгөө юу Good Kid Mad City миний бүр ингээд top 5 альбом лөө ингээд ерөнхийдөө ороод ирсэн байгаа. Тэгээд яг хамаагүй илүү нөгөө нэг цамгууд нь байгаа л да. To Pimp a Butterfly ч тийм үү Mr. Morale. Гэтэ яг ягаад ч юм ингээд Good Kid Mad City яг ингээд миний хувьд ингээд perfect цамг. Тэгээ ер нь бол сүүлийн жил хагас бол Good Kid Mad City-г бол ингээд тасралтгүй гэх бол тэгж байгаа. Тэгээд яг миний all time favorite artist you Blur юуны мэдгүй бол нөгөө Gorillaz-ийн дуучин Damon Albarn-ийн нөгөө өмнөх хамтлаг нь тэгээд нөгөө яг л нөгөө нэг teenage үедээ яг анх сонсч эхэлж ийсэн тэгэл яг ингээл нэлээд хэсэг хугацаанд Blur сонсохгүй байж байгаа. Буцаад сая ингээд Blur руугаа ирж байгаа. Тэгээд хамгийн дуртай альбом Blur-ийн 13 гэдэг зам үед 13 тэгээд тэгээд нөгөө нэг амар ядаргаатай байсан би яг teenage ахта teenage ч тийм 20 мөр хүрч байгаа үедээ анх одоо жишээлбэл чамтай танилцж байгаа үед ч юм уу тэр үе чинь нөгөө нэг Blur Oasis хоёрын хооронд нөгөө юм rivalryтай тэгэл ингээл угаасаа ингээд Blur-ийн дуунууд нь нөгөө нэг юм Oasis чи ингээл сонсонгууд шууд ингээл чихэнд ороод ингээл шууд ингээл
дагаж дуулмаар ингээл яг тийм нөгөө нэг амар anthemic тийм байдаг шүү дээ. Ингээд ийм inspirational almost тийм нэг ийм тийм байдаг. Тэгэн гут ингээл угаасаа хүн болгоо ингээд Oasis угаасаа ингээд татагт нь ойлгомжтой шүү дээ. Тэгэн гут чи ингээл ядаргаатай ингээл хин ч ингээд care хийхгүй байхад нь ингээл очаал барыг нүүрэнд нь нүрээ толгочаал Blur Oasis гэл ингээл амар хүмүүсээс ингээд амар ядаргаатай. Тэгэн гут хүн болгоо өөдөөс Oasis гэж тэгэхээр тийм өөдөөс тэгээ хүн болгоо ингээл Oasis гэж тэгэхээр би crash out гэдэг. Тэгээд үгүй Blur ч ийм intellectual music гэдэг амар annoying хүүхдээс тийм. Тэрийг бол одоо бодоод л амар cringe иддэг. Тэгээд яа тэгээд яг юу ч гэсэн Oasis ч гэсэн ингээд амар appreciate хийж сурсан санагдсан. Тэгээд яа Blur ч нөгөө нэг вуу гэдэг нэг ганц амар mainstream дуутай тэгэл нэг юу яагаад идэх болохоор. Тийм би бас ер нь Blur-ыг бас чамаас л анх сонсч эхэлсэн. Амар successfully намайг ингээ convince хийж чадсан. Тэгээд би бас амар Oasis fan байсан. Тэг анх бол тэгж аваад Blur-ыг сонсоо тэгээд you know what this is better. Тэгээд амар switch хийж. Тэгээд яг honorable mention хийвэл Jesus and Mary Chain. Jesus and Mary Chain. Яг бас яг анх танилцж байгаа үедээ heavy сонсдог байсан. Тэгээд дахиад нэг Slow Dive баг favorite artist болох боломжтой. Тэгээ Slow Dive Souvlaki тэр альбом бол угаасаа яг Fire Generational. Тэгээ угаасаа яг нөгөө timeless music юм да тий. Одоо ингээ зарим дуунуудыг сонсохоор ингээд яг тэр үедээ л амар гоё дуунууд ээжээ гэж би бодохоор яг ингээд цаг хугацааны юу даваагүй шалгуурыг. Яа. Тэгээ би амар love and hate relationship Cameron-той амар love and hate relationship. Би бараг хоёулаа бараг хамгийн анх удаа бараг чаталж бодолж хахад би амар удаа их Cameron-той ярьсан баг тий. Би бүр ингээд өөрөө үеийн хүнтэй Cameron-ийн талаар амьдралаа анх удаа ярилцж үзэж байгаа байхгүй юу. Ерөөсөө бараг надаас ах нар нь ч бараг Cameron-ийн талаар ярьж байгааг би сонсож байгаа. Тэгсэн чинь ингээд анх удаа чаталсан чи Cameron-ыг бүр ингээд амар яриад ингээд тэгээ би ингээд жоохон артистик ингээд dive хийж яриад тэгээд яриад хэлэнгууд нь би ингээд тэрийг ингээд амар unique тийм амар тийм их тийм амар юм гоё quirk гэж харсан ингээд тэр нь ингээд амар тийм is he on the spectrum is he autistic тэгээд амар юу гэдэг юм би одоо ингээд хичнээн ингээд амар make fun гээл memes юм хармянгаар нь хийлээ тэгээд яг тэгэн гутаа ингээд хаяа машиндаа камертаа зөвөр боо хийсэн шиг iconic бол тэгэл iconic тийм timeless shit тэгээд би бол ихтэй Монгол хөгжмөнийг хэрэн сонсдоггүй нэг амар дуртай монгол артист энэ төр гэж бол баг нэрлэхээр хүн байхгүй. Яг манай найзууд энэ төр нөгөө яг амар яг тэр нэг эд залуу нас нь 20 эдтэй үед яг ингээл Nirvana энэ төр амар сонсоол амар тэгдэг. Тэгээ би бол ерөнхийдөө Nirvana гэдэг үртлээ цаанаа ингээд үндэ I can't even like бараг дуу мууг нь бараг нэрлэж чадахгүй бараг альбом хэдэн альбомтай энэ ч бас мэдэхгүй дууных нь үг мөгийг хүмүүс амар мэдээл дагаж дуулт юм лээ би бол мэдэхгүй яг хөө ингээл Playtime дээр Nirvana-ийн очоод нөгөө нэг амар main stage дээр тийм тоглож байгаа ингээл амар сонсоол гэл ингээл тэгэл амар ус толгоогоос аваад тэгдэг мөртлөө яг үнэндээ I was an imposter гэсэн. Би нөгөө pressure төгссөн. They don't know that I don't like this one гэсэн. Тэвээс яг амар struggle хийсэн. Хоёулаа тэр чинь бараг 22 оны Playtime биднэр байсан баха. Нисванс нөгөө main stage дээр ягаал тэгэл манай найзууд ингээд хүзүүдэд ингээд зогсцсон. Тэгэл ингээд бараг ингээд савуулж авуулаад би тэгээд ингээд I don't fuck with them like this. Тэр бүрээ амар тийм өдрөж явчихсан. Тэгээд одоо нэмээд cancel гэсэн. Тийм нөгөө нэг Lemons-ыг би Тайванд үзчихсэн аахгүй юу? Анх удаа нөгөө live performance үзэж байгаа аахгүй юу Lemons-ийн. Тэгээд тэгсэн чинь ингээд амар cringe эсаа. Ёо, би бүр тэр утгаар л инээд төрөдөө. Ингээд гаднаас нөгөө ингээд алхаад ороод ирж байгаа аахгүй юу? Тэгсэн чинь ингээд хүмүүс нэг шимэлдэл хараараа гэл нөгөөх нь ингээд нүдний шилмэлтэй нөгөө малгазлаад ингээд дундуур ингээд алхаад ингээд тэг ингээд өрөө чивчвээ нөгөө амин жижиг юм байна юу ахгүй юу гасаа тэд нар ямар юмараа ингээд
Тайванд ингээд том стейж дээр тоглохгүй шүү дээ. За тэгээд юм жижиг юм энүү дотор гиг хийж байгаа. Pop map. Тэгээд тэгсэн чинь ингээд хүмүүс ингээд бүр ингээд амар fangirl-тол за. Би тэгээ бүр амар cringe-лээ за бүр ингээд. Яа. Тэгээд ингээд мэдгүй өмнө нь ингээд дууг амар дэж өгч боддог байснаа тэр орой ингээд амар хөгжимчнээ ер нь мэдгүй бусдын их анзаараагүй зүгээр одноос лиг амар им жүжигчин байсан амар жүжиг тавиад байгаа юм санагдаад ингээд амар ингээд I'm so different гэдэг байгаа юм шиг тайсан дагчаад тэгээд ингээд яа амар ингээд you're like 40 or something I don't know төгч байгаа I don't know. Амарсан багаж магадгүй тэр чинь баг багт л өдөөсөн үстэй. Харин тэгээд амар игаа тэгээд юм дуунууд нь ч гэсэн гоё хойлоо. Тэгэл A-Sound энэ гайгүй сонсдог байж байгаа. Одоо л ерөөсөө сонсдгоо. Өөр чин Night Train л байгаа юм даа. Тэг яг нэг классик Монголын инди хамтлагууд л ер нь Монгол гэвэл тийм л юу сонсч байсан. Тэгээд тэгтээ яг хуу би бас нэг тэгж амар ямар нэг артист ингээд гүн history-г мэдээл ингээд амар тэгж бол би ер нь сонсч байсан Монгол артист ер нь байхгүй. Тамирагийн үед одоо амар өөр одоо ингээд яг дээр үеийн тэр нөгөө нэг одоо саран туяагийн юм уу гэл бүгдийн ер нь амар сайн мэддэг ингээд тэгээд амар ингээд Монголын music industry-ийн history энтриг амар мэддэг. Тэгээд тэрийг ингээд ярьж мархаараа ингээд амар charming. Тэр нь амар гоё тэгэж өөр амар их сурсан гэх юм уу? Түүнээс бүр ингээд нэг zero interest байсан. Монголын хөгжим нөгөө Солонгост байж байгаа л чи Тайванд байж байгаа л би Солонгост байж байгаа л буцаад Монголд ирээд Монголын хөгжмийн нөгөө landscape амар өөрчлөгдсөн байсан шүү дээ. Тэр бол амар тийм nice surprising нөгөө юу вэ? Одоо тийм өөрчлөлт байсан. Гэтэ яг одоо тухайн үеийн тэр нөгөө нэг 2020 оны үеийн артистууд ингээд нэг юм амар тийм нэг юм симхигээр гэх юм уу симхиж гэх юм уу нэг юм тодорхой яг юм цаг хугацаагаар ингээд гард бүгдээрээ бараг зэрэг шахуу гарч ирээд тэгээд ингээд амар дажгүй үнэхээр юм гоё шинэлэг юмнууд хийж байгаа тэгээд бүгдээрээ бүг гэж зэрэг ингээ алга болсон юм шиг надад санагдав. Сонгуул болоогүй байсан. Сонгуул болоогүй байсан. Тэгээд 21 оны сонгуулаас эхлээл тэгээд тарсан да тэгээд нэг юм ингээд гэж сонсч ирсэн хүмүүс тэгээд сонгуулийн дараа тэгээд байхгүй болсон да. Ингээд өнөөдрийн дугаар маань ингээд өндөрлөж байна. Бид хоёр бас нөгөө подкастынхаа run time-ыг нь ерөнхийдөө нэг цагаас нэг айхтар хэтрүүлэхгүй бай гэж бодоод байгаа болохоор тэгээд дараагийнх нь одоо бусад асуултуудыг нь зармыг нь оруулаагүй байгаа. Тэрийг нь дараагийн одоо Q&A анги байдаг ч юм уу эсвэл зүгээр энгийн ангийнхаа дундуур оруулаад чадхаараа хариулъя. Тэгээд асуулт явуулсан сонсогч нартай бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар эргүүлцгаая. Баяртай.